Сайн байцгаана үзэгчдээ Мосок гишүүндээ хаалтын гэрээтэй шогийн хүрд хошин мэдээллийн хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаар инхүү эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарын хамтран ажиллагч Европын номер 1 Zubroco брендийн Jean. Шурган мэд. Дуучин дулим. Шурган мэд. Дуучин дулим дахиж арх уухгүй хэмээх томоохон хэмжээний мэдээллийг гаргаад байна. Энэ талаар ард түмний үзэл бодлыг хамтдаа сонсцгоё. Сайн байна ард түмэ. Дуучин дулим архинаас гарсан байна. Энэ талаар таны үзэл бодол. Дуучин дуйлмаа тэгээд нэг хүн архинаас гараал үз. Надад юу нэг ямар маатын тэр чинь нэг. Гэхдээ яг нэгэн ч гэсэн одоо ингээ архинаас гарж ийн гэдэг нөгөө бусадтай гоё зөв үлгэр дуурайлал одоо нөлөөлөл үзүүлж байгаа шүү дээ. Тэр талаараа нэр дуучин хүн бол бас инфлюенс үзүүлж байгаа те. Бас нэг ч гэсэн хүн архинаас гарч ивэл зүгээр л юм. Тэр одоо насаараа архиулсан хүн үү? Хэдийн насны хүн байт юм бол тэр дуучин. Ер нь 25-аас 27 орчим насны юм шиг байгаа. Залуухан надтай ч утсан юм биш үү? Тэгэхээр чи миний үеийн л одоо нэгэн сайхан ээж болох хүн хүүхдтэй сохтуу ээж үзүүлэхгүйгээр архинаас гарч байгаа л гэсэн үг юм шүү дээ. Ер нь авуу штэ зөв юм биш үү? Ер нь бас болов штэ л юм байна бас. Гэтэ ер нь бодоодсэн чи ер нь манайс ер нь ямар хамаа байна. Ер нь заавал уух штэ ч юм уу гэж бодлоо л та тий. Тиймдээ ер нь хамаагүй те одоо нэг хүн ууно болно одоо надад ямар мах. Угсаа дуйлэмж гэж би мэдэхгүй л юм байна. Манай өнөөдрийн хамтрагч Европын номер 1 Zubroco брендийн Jean билээ. Энэхүү Jean-ын та бүхэн мэдэж байгаа дотор хоёр төрөлтэй энгийн цагаан болон ягаан малина цэвэр жимстэй гэд. За өнөөдөр ягаанаас нунаа малина жимстэй гэсэн. Энэхүү Jean нь өөрөө Польшийн ойн урам бол онцгой амт байгалийн онцлог шингээсэн байдаг. Алин болгон энгийн Jean хувьдаа манайхаа ийм онцгой амттай Jean бас хаяа уух нь сайхан шүү. Мэдээж хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд хортой. Cheers. Европын номер 1 брэнд Zubroco. Apple soda cocktail. Bison grass. Zoo soda модигчин асан. 2 болон 3 настай хүүхэд хоол хийж байна хэмээх Facebook постууд тренд болоод байгаа билээ. Уг үйл явдал хүмүүс итгэхгүй байсан боловч Молпидагийн ганаад яг тийм үйл явдал тохиолдсон хачиргалтай үйл явдал болжээ. Юу дуурайт байна? Үй, миний хүү юу хийгээд байгаа юм бэ? Хөөе, наач халуун штэ. Гой амтай байна уу? Алло. Аав нь хүүгийнхаа хийсэн хоолны зургийг дарж Facebook группт хийнэ. Манай монголчуудын оркуудын дунд гадуур ил задгаашааг челленж яваад байгаа юм уу хаашаа юм. Ойр ойрхон зайтал энд тэнд шээж буй зураг бичлэгүүд сошиал тархаад байна. Hey, sup guys, rapper Jean-zy шогоор дээрсэн байна. Энэ лонгийн топ 5-ийн хүү эхлэхэд бэлэн болоод байна. Энэ лонгийн топ 5 бол маш сонирхолтой. Монголчууд бидний бойкот хийх гээд бойкот хийгдэж чадаагүй топ 5 хүнийг тодруулсан байна. За ингээд бойкот хийж чадаагүй топ 5 хүний number 5. Энэ бол Нисваны самтлагийн амгаа. Та бүхэн санаж байгаа бол 2024 онд нэгэн тоглолтын дундуур Данх Бацааныг дэмжиж байгаа хэмээх утгатай нэгэн текстийг хэлсэн байгаа. Мэдгүй магадгүй үнэхээр дэмжиж байгаа юм бол бүтэн нэрээр нь хэлж болоогүй ч юм уу хинийхээс талд байгаад байгаа мэддэхгүйгээр мөнгө авч дэмжих гэсэн боловч энэ хөөлөл нь баригдсан. Гэхдээ би тэд бойкот хийж чадаагүй юм. Ослоор угаасаа чадахгүй мөлий би Нисванс сонсох дуртай. Ирэх жилийн 4 сарын 9-нд Нис Вестер болцгаая. Сая хоор нүсгтэр хамгийн урдаас нь үзлээ штэ. Зангад монголчуудын гаргасан чигсалтын number 4. Дөрөвдүгээр байранд бол говийн амар сайхан. Энэ хэрэг бас саяхан юм шиг санагдчих шүү. Үеийнхээ найзуудыг зодож зохин ямар нэгэн хориотой бодис хар тайм хэрэгэлсэн байж болцсгүй гэх шалтгаанаар шалгагдаж байсан боловч гадаадд амарч байгаад эргэж ирээд тэгээд захирлаа хийсээр явсаар байгаа юм. Мэдээж говийн амар сайхныг бойкотлохоос нэгэн өнгөрсөн байх. Яад гэвэл говь брэнд нь дэлхийн дэвжээн дээр нэгэнтэй гараад байна. Олимп, Наадам, том баяр ёслол болгонд л говийн хувцснууд хэрэгүүлж байна. Дээрээс сая Physical Asia-гийн инфлюенсер болгон л говийг рекламддаг боллоо. Говийг нэгэнд бойкотлохоос өнгөрчээ. За ингэж ихсалтын 3 дугаар байранд бол Marta Jones Soil, Sangra Squad. Sangra Squad-д хин байдаггүй гэдгийг тодруулбал Nemo, Jerry, Michelle нар байдаг юм.
Яагаад ийм нэр асан бэ гэхээр тухайн үед оюутан байхдаа Dota ангийнхан дүүнер 100 төгрөг өгөөд Sangria Wine болон Elina овш атар талах өөрөнд мэдгүй баах юм загснаар хариултыг авчраарай гэж дээрлэх гэж цохиж зоддог байсан нь тодорхой болсон юм. Эдгээр хүмүүсийг бид бойкот хийж чадахгүйгээр барахгүй. Саяхан бүр наадмын зочдын хүндэтгэлийн суудалд урагдаа сууж байсан нь олонний өмнө ил болсон юм. За ингээ бидний жигсаалтын 2 дугаар байранд бол миний сонсох дуртай, миний аав ээжийн сонсох дуртай, миний өвөгийн эмээгийн сонсох дуртай Никита Амтлагийн бачка додорсон байна. Баяр хүргэе. Никита Амтлагийн бачка маань яасан бэ гэхээр хэдэн жилийн өмнө машин дотор сэрчматай нэгэн лайв видео хийж байхдаа найзынх нь нэгэн эмэгтэй хүн дээр гаргаж буй хүчрхийлэл үлдэж буй яриаг онгой метр юу ч болоогүй мэт ярьж монголчуудын дургуйслыг маш ихээр хүргэсэн юм. Тэр цагаас хойш монголчууд түүнийг бойкот хийх гэж хичээсэн боловч бойкот хийж огт чадаагүй ба одоо бүр тоглолт болгоны main stage оргил цаг дээр түүний дууг хүлээсээр байна. Үүнээс гадна Монгол HD телевизийн Voice of Mongolia шоуд түрүү жил coach хийгээд явж байсан удаатай. За ингэж жигсаалтын 1-р байранд And Buzzer буюу aka And Buzzer орсон байна. Энэ хүмүүс өөрийн гисэн бойкотн дээр бүр хөдөлгөөн үүсгээд бойкотлуулж чадаагүй цорын ганц хүн юм. Та бүхэн сандживэл Me Too хөдөлгөөн гэж гарч байсан да. And Buzzer-тай нэр холбогдож ямар нэгэн байдлаар хохирсон 500 гаруй бүсгүйчүүдийн баримт тухайн үед ил болж байсан. Гэвч одоо хүртэл түүний ажилладаг газрууд болох Сод Монгол Колонк, Өргөө кино театраа хинч үйлчлэхгүй гэсэн боловч би өөрөө саяхан Сод Монгол Колонкоор банкад өргүүлчихэд ирлээ. Ганаа ах маань Өргөө кино театрт кино үзчихэд хүрээд ирсэн байна. Дээр нэмээд дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу FIFA-гаас Монгол руу маш их мөнгө ордгийг мэдсэн даруйда And Buzzer хөл бөмбөгийн бизнес рүү хөл тавьсан юм. Инээс болоод Монголын хөл бөмбөгийн carry дээшлэхгүй явж явах магадлал маш өндөр гэдэгт би итгэдэг. Монголчууд маань ч мэдэж байгаа. Эй, за студид rapper Jinzi байла. Энэ талын топ тав инх өндөрлж байна. Шогийн үртэй хамтаарай. Хов живэд хотоороо живи ураатай хов живний болон инхүү эхэлж байна. За надтай хамт өнөөдөр хов бацгаар панелист Малвин ирсэн байна. Өдрийн мэндэ юу байна? Бэп. За юуны өмнө хов живний хамгийн ихэнд бас хэсэг хүмүүсийг бас жоохон цогцолдуулсан байлаа. Комментуудыг хараад байгаа. Та нарын Urban Talk-ын хануу өдрийг ярихгүй юм худлаа найз таньдаг гэж ярихгүй байгаа юм хайшаа энэ төр гээд. Тэгээд реплей бол манай хүн бичсэн байгаа. Бид нар бол өнгөрсөн 7 хоногийн 4 дахь өдөр билүү 4 дахь өдөр бичсэн хөдөө. Тэнгүү тэр болохоор 5 дахь өдөр цацагдаад Монголдо яриа боо юм болсон. Тэгэхээр бас ярьж амцсангүй. За юу байна бэ? Тэр яваасаа харсан биз дээ манай. Юу харсан? Тэр донжорын бичлэгүүд. Нэр нэг донжорын бичлэг явуулсан шүү дээ. Би тэр нэг ханууг аврах га дондор гараад ирлээ гэж. Тэр чинь бас нэг би бас тэрийг сайн ойлгоогүй. Тэгтээ орцсон юм уу юунд нэг пүүз өшгөлөдсөн нэг богино бичлэг мөн үү? Тэр зөндөө юм аа. Би нэг тэр бичлэг тэрийг л үзсэн юм байна. Тэгээд юу болоод байгаа ойлгоогүй. Тэр үлийн хүчрхийллээсэн. Эхнэрээс одсон. Дондор уу? Тий. За тэгээ архитч ингэж ерөөхдөө чат нь байгаа байхгүй. Тэгснэ чи одоо наатах болс чи намайг мэдж байгаас би чадна модон би зүгтгүүл сайн дураараа имчилгээ хийлэг. Манай ч хамааралтай болсон юм шиг гоо. Архины хамааралтай. Би ч яг бас сошиалын тэр ихтэй арайгүй байлгүй дээ. Би яг сошиалын дагдаг яг тэнгуү цаа чин сүүлийн сторинд нь гүтгэлээ би байрч өгнө шүү. Тэгээд тэр нөгөө шудраг үнний төлөө Монгол хэлний нэг пэйж нэг байгаад байдаг. Тэр ч шантажны пэйж юм байл л да бас хэд дискрет. Тэрэн дөрөв тэгээд тэрэн тэгсэн чинь донжорын бичлэг устгасан шүү уушлаараа гэсэн чинь та нар ясаа уу шүүхт өгөнд ингэж 50 байхгүй гэх. Тэнгүүд нь би тэгвэл донжорын дөрөв бичлэг бас цацаад энэ бас нэг хэвлэл ам болох гэж нэгцэн багтаа гэж ойлгосон. Юу болоод байгаа? Тэр нь болонгууд донжор юу болонгууд ийм байсан. Хар таймиг хэрэгэлсэн мансуурцсан явж гэн гэсэн тийм байгаад. Тэр шалгуулаад тэр нь зүгээр хэвээ үгүй тийм хэрэглээгүй гэсэн байгаа. Гэхдээ болоо архинд бол орсон юм шиг байна. Одоо гэж ойлгосон тэр эхнэрийнх нь одоо X эхнэр гэж ярих юм уу? Эхнэрээс. Эхнэр нь тийм бүр битүү стори бүр ингээ бүтэн ингээ рил болгоод ингээ хийцсэн. Тэгээд тэр нөгөө явж байгаа хүмүүс яасан ингээд эсвэл нөгөө ихнэр өөрөө битсэн чат маатан чи ингээд болчихтой ингээд болчихшууд сайн дураараа имчилгээ албадын имчилгээ хийлэг мэлэг окей би тэгээ сайн дураараа хийлэг мэлэг тэгэхээр нэг хэсэг тийм архины асуудал хамааралтай байсан юм шиг. Тэгээд тэрнээсээ яагаад тэр гар үрсэн баг. Энэ болгож одоо юу орчин цагт болсон үйл явдал дээр хэцний үйл явдал юм бэ? Тэр юун дээр л 4 сарын юу гэсэн байсан. Хаврын юм шүү дээ. Тийм тэгээд тэрнээс хойш ерхий ингэж явсаар агаад гэдэг шиг. Одоо тэгээ бүх бичлэг мэдлэг юунууд нь яагаад тэгснэ тэр нөгөө юки гэдэг байгаа шүү дээ. Мэдгүй юки. Одоо юу яагаад байгаа байхгүй тэр нэг
явалцсан гэдэг нэг нэр холбогдоод байгаа нэг эмэгтэй байгаа байхгүй. За. Нэг ч байгаа. Тэгэнгүүт Тэгэхээр чи одоо 4 сар бос үйл явдал одоо ингээ үрнээд байгаа юм эсвэл одоо саяхнаас бас нэг юм шин. Саяхан бас нэг тиймэрхэн болоод нэг архимагтай холбоотой юм болоод тэгэл бүх хураас юмудаа ингээ цацсан юм шиг байна. Гэр бүлийн Монгол улсаараа ингээд айлын гэр бүлийн тоогоор ингэж байх гэхдээ лалрын бай шүү. Өөртөө гол нэг цацх юм. Ховж ивний бай болсон дондортой баярлалаа энэ 7 хоногийн. Нэг жижиг юм байна бас. Сайн харсан уу? Машинаас харсан байж магадгүй дээ. Одоо энэ дэр бол ингээ хөвчлэн ирчүүд нь ингээ буруутан болоод байгаа шүү дээ. Юунаас үнэхээр яг буруу хийгээд байгаа. Одоо энэ араа тавилт нэ дээр. Тэгвэл бас зүгээр байхгүй юм битэн хүмүүсээс байна. Тэрний чинь үзүүлээдсэн биш лээ. Тэр тийм байна. За энэ хажууд одоо ингээд явчихж байгаа байх шүү манайхан. Тэрээс зүгээр байдаг юм битэн хүмүүс байна. Тэгээд ихтөө нэг хоёр алгадсан байгаа байхгүй. Тэгвэл яг тэрийг зарим нэг хүүшээ гэснээр гол шалтгаан яриаг нь сайн сонсох юм бол тийм байгаа байхгүй. Чи Монголч ирээ явуулна, тэрүүлээ Казахстан ч лөө хаан шинжлээ очиод ингээ явуулна гэсэн тэм дотор машин төрнөслөө суугаад байгаа байхгүй. Тэгээ нөгөөтгөө нөө эмхтэй нэг оруулахгүй гэл ингээл байлгаал. Энийг яг бас ингээд энэ бичлэгийг ингээ хажууд хараад ойлгохгүй байгаа хүмүүс саль тайлбарлаж. Яг би бас анх дууг үзэж гайхаадсэн энэ одоо бас гэр бүлийн хүчрхийлэл юм болов уу гэж бодсон малууч тэр энэ одоо эмхтэй машин дотор нэг залуутай энэ гадаа байгаа залуугаа араар нь тавьсан юм шиг байна. Тэгээд нөгөө залуунд барьчаад тийм тэгээ барьцсан. Тэгээ чи гараа дээрээ тэгсэн чинь машинаасаа бууж иж чадахгүй тэр эмхтэл бууж ирээд тэгээ эмхтэй тэгээ ингээд байж байгаа юм шиг. Өөр чи ямар өөдгөө яг нь хараалуг орж байгаа юм та яасан юм за бич гэл ингээд тэгснэ. Яг тийм хайлтсан юм чи ямар өөдгөө тэр эргэтэйг хэлж байгаа үзээ. Тэнгүүд нээ Тэгвэл энэ бол тийм ямар ойлго байх вэ? Нэрэл ингээ өөдгөө шүү дээ. Одоо тэр эмхтэйчдийн нэг үзэж хэлж шүү дээ. Өөдгөө юм шүү. Хүндлэнгөөс харахад зүг хаяад ингээ хоёулаа ин зайлуулаач гэж бодож байгаа ч гэсэндээ яг тийм тулцсан үедээ үнэхээр хайртай тийм үү. Харин хууртагдсан мэдрэмж авах харч бүр. Тийм. Би бол өөрөөсөө асуусан. Би хэрвээ оронд байсан бол би тэр машиныхаа цогыг нь хагаш чадах байсан болов уу гэж. Тэр залуу би цогыг хагалж болов гэж харсан л да. Гэтэ би бас байсан бол чадах болов уу. Би айгүй бол бас чадахгүй байсан байгаа л та. Гэтэ ер нь бол ямар ойлго байх вэ? Уур бол үнэхээр амар хөрх байгаа. Яаж чодсон бүр. Тэр чинь анхнуудаа биш өмнө бас нэг уучсан юм байсан байгаа. Ярианаас сонсоход чи өмнө энэ Монголд ирээд хүртэл гэж юм ингээд тэгээ ярингууд чаа. Нэг бус удаа гэдэг шиг юм. Одоо тий жоохон жомбог энэ тэрэ жоохон засвал таарна гэж ам гараад жоохон би өөрөө тий жомбог болчих бай. Ам гараад тийм ээ. Гэтэ манайхаа тий уриалъя. Жомбог байхаа болцгоо юм уу да. За гэр бүлтэй бол тий гэр бүл болж яах вэ? Ер нь бүр тэгвэл тэр бичлэг тийм бочтой байсан. Би тэр залуу нь бол харахад бол бас юм гоё фитнес хийдэг залуу байх шиг тийм. Улаан цагаад гэж хуурсан байсан байгаа тэр хүнээс тийм характер гарахаас харахгүй байгаа байхгүй. Гарна. Би харин энэ сте айгүй фитнес явдаг. Ууртай залуу байна да. Цохог энэ сте хах тоххол уу яах вэ гэж бодсон. Нөгөөт нь ч гэсэн нөгөөт нь арчаагүй. Яг машинаас гарч чадгүй, эмгтэй гарч чаддаг суугаад. Нөгөө хостой хүн өөрөө юм бодохгүй. Зүгээр өстө бараг энийг ингээд одоо тийм байх кино хүртэл байдаг штэ ингээл. Нэг газар очивол хайраа манай хууч аваад тэгээ салцсан штэ ингэм мутаа салыг рөхөн гээд байгаа маа гэл те. Гэсэн их тэр дээр очсноо олонгүй. Гэхдээ жоохон охин гэсэн надад бол амин орлон гээд байгаа маа гэдэг тийм кино байна. Гэдэг шиг. Өндөө энэ кино ч тэгээд амьдралаас хэлдэг штэ ер нь бол. За тэгвэл нэг тэрнтэй унтаж тэрийг зодоод тэр тэрэнд баригдсан юм байна те. Энэ 7 хоног бас үнэхээр ариун ховж ивэд их болсон байх шүү. Тэрээ цухаад байхад ч гэсэн бас их байлаа гэхдээ одоо бүгдийг нь ярмааргүй ховж ивээс хол баймаар шүү. Өмнөх юмуд ингээ мартагдаад байгаа юм шиг болж байна уу? Тийм шүү. Одоо тэгэл юм байгаа яасан ингээл те. Харараасаа тэгээд ингээд. Тийм. Нэг дөр яагаад ийм амар олон мэдээлүүдээс гарчив? Харин одоо үнэхээр тийм олон хэрэг болоо. Энэ бас нэг юм болоод байгаа юм шиг байлаа. Энэ саяхан одоо нэг амар сайхан гэдэг самар сайхан гэдгээр нь бас манай монголч сайн мэдэндээ самраал явчихдаг одоо энэ талбай ортолт нэг усаа машинаар зөөдөг усан одоо нөгөө юу шээлтүр ийцэн юу шээ юу лээ усан хориглоор тэр хийсэн хүн чинь нөгөө одоо нөгөө иргэний үлхээр нэг хүн нэг сошиалтай болдог тийм юу хууль батлна гэдэг байгаа шүү. Тэнгүүд тэрийг батлахын тулд албаар бас юм баахан ховж хийж хүмүүсийг бас хооронд нь хагалдуулж юм гэдэг 3 дахь өнцгийн бас нүд байна лээ. Тэгэхээр тэр бас үнэн зөвийг би бас мэдэхгүй л байна. Гэхдээ юм гэдэг учиртай юм хоосон зүгээр нэг зүйл байдгүй шүү монголчууд. Ингээ сайн нэгтэлж хараарай гэж сайхан магтаалаар ерөөлөөр одоо өнөөдрийн ховж ивэ дуусгая да тий. За тэгээ нэг өрөөгөө хэлчихүү тий. Ховж ивэнд хотороо живцгээ. Дайлуулах битгий живээрээ. Тий. Наантай цаантай л харж байл. Яриулах сэдв бас ихтэй бол живхэн зүс зүг ч юм. За мэдхгүй тий балансаа бариад амьдарч байгаа да манайхаа.
Шог бус мэдээний цаг эхэллээ. Өдрийн цагаар согтуу жолооч нар осол гаргах нь ихссэн байна. Зарим иргэд согтуу жолооч нарт тооцох хариуцлагыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхийг хууль сахиулагчдаас шаардаж байна. Хүн зүгээр үү? Чаас огтуу юу наачаа? Яармгаас 1-р хороолол орох дүүжин тээвэр энэ 9 сараас эхлэн ашиглалтанд орохоор болжээ. Шарв жамцын инхийн од зуны ямралтаараа Америкийн нэгдсэн улсаас Монголд ирж шигшээ багийнхаа бэлтгэлд оролцоод байна. Тэгэхээр шигшаагаас тоглох шиг мэдрэмж байдаг. Тийм болохоор шигшаагаас тоглох мэдээж хүсдэг байгаа. Гэхдээ өөрөө юм бас зорьсон байгаа. Тэгээд тийм зорилготой байгаа болохоор сүүлийн хэдэн жил шигшаагтай ирж тоглож амжааг байгаа. Зуны лигийн тоглолтод дууссан байгаа. Гэхдээ яг шигшаа багт ер нь тоглох шийдвэр бас бүрэн гүйцэд гараагүй л байгаа. Тэгээд багаас Орландо Мэжикээс юу хариулт хүлээж байгаа. Тэгээд гэрээрж магадгүй байгаа. Тэгээд гэхдээ юуцсан хурж ирсэн шигшаагтаа бэлгэлж байгаа гэсэн. Солонгост хараар ажиллаж байгаад ирсэн Монгол иргэний ярилцлага сошиал цацагдлаа. Гадаад улсад хар ажил хийхээр очсон монголчуудын хар бараан талыг харуулсан энэхүү ярилцлагыг хамтдаа үзцгээе. Авгаа хаяа явсан. Тэгээд ажил төлөвлөгөө хүнд чинь архил хань болд юм байлаа шүү дээ. Солонгос 7 жил вийгүй болтлоо харалж гад ирсэн чинь өөр хүнтэй суудсан байдаг хөөхгүй. Хамгийн үнэлгээ сайтай, хамгийн удсан ажил гэвэл буйны газар гэх юм уу? Эзэнгүү олдсон энэ тэнд өгцөн шарилыг чинь тэгэл өөрөө л явдаг хөөхгүй. Хамгийн хэцүү, хамгийн хүнд байсан үе гэвэл ахын аавынхаа ажил явдал ирч чадаагүй шүү дээ. Хэдэн алтар он яах вэ? Олдсон шүү дээ. Хичнээн мөнгө олоод ирсэн чинь аав гэдэг хүн чиргээд тусаад ирдэггүй л байхгүй. Цоогоос суглуулж ирсэн хэдэн төгрөгөөр нэг паб ажиллуулах гэж үзвээ. За тэр чи өстө бүтэхгүй юм байл. Зөвшөөр даг нь авахгүй зөвчнөө бичиг цаас хүлээн. Тэгээ ямар дарамттай юм. Үнгүү хурж ирээд баахын мэдж учаа яваад хэлдүү юм хийсээ. Зөндөө юм хийсэн. Сүүлдээ шууд Солонгос руу очиж хүүрээ шатаад юм билээ өөч гэж бодсон шүү. Энэ бол нууц биш нууц. Хачир чимэггүй хатуу үнэн. Хүнд суртал сөрсөн хүндхэн тэмцлийн түүхүүд. Бидний амьдрал бидний аран шин. Ажил хийж амьдралаа аваад явах гэж 10 сар тамгатай цаас хүлээх гэж үү? Чөдөр тушаанаас чөжөөлье. Шогийн хүрдээ энэ удаагийн иргэн дурсах болонгаар Пүүзний лайв дээр гардаг нэр болон царай нь үл мэдэгдэх бүжигчийн охины хөгжилтэй видеог онцолж байна. Цаг агаарын мэдээг мэдээж халуун болж байгаа тул халуухан ануу хүрэх болно. Хай, за ануу нэ. За эх 7 хоногийн цаг агаар ингэж гарсан байна. Тэг манайха хувц цанараа гоё тохируулаад өмсчихдээ штэ мэдж байгаа тий. За тэг эх 7 хоногийн ажилд нь амжилт төсөө. Тий нэрээ ануугаараа цаг агаарын энэхүү болон дээр маань юмаа рекламдуулахыг хүссэн хүмүүс байвал манайхтай холбогдоорой. Тэг хамтран ажиллахад ануу нь ал үргэлж нээлттэй байгаа шүү. За тэг бака. Шогийн хүрдээ энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн дугаартаа хамтран ажилласан Алдарт Зуброко брендийн жин байлаа. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баярлалаа.